Сайн уу Монгол улсын эзтэй. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За ингээд Монгол улсын маань амьдрал ахуй нэлээ хүнд байдал болоод ард түмэн маань бас нэлээ амьдралын нэлээ дорой байдал руу орж байгаа. Өнөө цагийн дор бид нар энэ эрдэмтэн мэрэгчтэй хариуцлага тооцоход ирээ сууж байна. Баярлалаа. Тийм. Ягаад гэвэл өнөөдөр бид нарт тийш тэ энэ залуучууд чинь өнөөдөр тэ талбай дээр очиж жагслаа л гин тийм үү. Энд тэнд очиж тэмцлээ л гин. Хөрхи тэдрийг бариад явж толчтой л хийчихэд тийм үү. Гэхдээ өнөөдөр манай эрдэмтэд юу хийгээд байна? Энэ Монгол улсын хөгжилд юу хийчвэ? За яг хөө ер нь нэгдүгээрт энэ төр засаг одоо энэ 30 гаруй жил тогтнож байна, оршин тогтнож байна. Ер нь эрдэмтэн мэрэгдэг мэрэгжлийн хүмүүсийг өнөө цаг хүртэл үл тоосрол ирлээ шүү дээ. Тэ. За жишээл миний хувьд бол 16 онд би дагчаар сонгуульд оролцоход эрдэмтдийн баг гэсэн нэрээр орох гэж оролцсон. Ер нь бол Монгол төр улс бол энэ эрдэмтдийн үгийг сонсдог, авдаг. Бидний бодсон тэр Монгол улсын төлөө тэр хийсэн төслүүд тийм ээ. Тэр одоо Монгол улсыг яаж хөгжүүлэх үү гэсэн тэр алсын хараа гэх юм уу тийм ээ. Тэр мэтийн юмнуудыг ер нь бол сонсож мөн тэдрийг бол бас тооцож ирснийг би л мэдэхгүй байна. Ерөөсөө мэдэхгүй байна тийм. Мэдхгүйгээр барах уу? Хийж үзсэн, хийж өгсөн. Тэг зөндөө өгсөн байдаг. Тэр битгий бүр 94 оноос хойш 1994 оноос хойш тийм. Тэгэхдээ бол ер нь бол тухайн одоо тэр намын зүтгэлтнүүдтэй холбоотой тийм ээ. Тухайн нэг намтай холбоотой. Одоо тэдэр бол нэг тийм нэг ерөөсөө нэг дуулууртай нэг хэсэг. Ер нь эрдэмтдийн чинь аль болох тийм дуулууртай байхыг оролддог шүү дээ. Тэгэхээр зөвхөн тэр юм авчхаад улс төрчид аваад ашиглаад хэрэгтэй юм аавна хэрэггүй өөрт нь хэрэгтэй юм аавна. Зөвхөн өөрт нь шүү дээ. Ард түмэндээ биш. Зөвхөн яг хувь хүнийх нь өөрт нь тийм ашигтай юмыг бол дээшээ мацах юм бол аваад бусдын зүгээр ингээл гутлаа ачаад хайчдаг байхгүй. Яг өнөөгийн байдал яг тийм л. Яг өнөөдөр ингээд байдлыг ингээд хараад байхад өнөөдөр манай нэгтлэнгууд бас мэрэгчлэнгүүд маань ч гэсэн одоо маш их хүнд байдал байна шүү дээ. Хин нэгэн хүний өвч болсон юм шиг байна тийм үү? Тийм ерөөсөө тухайн намын юм ч юм уу тэр эсвэл нэг даргын юм болчихдог байхгүй да. Тийм тэгэхээр зэрэг өнөөдөр улс хөгжихийн үүслийн 3 эрдний хамгийн дээдл нь эрдэм мэдлэг байдаг тийм үү? Эрдэм мэдлэг байдаг. Тэрний дараа нь хөдөлмөрийн эзэд буюу тийм үү? Эзэд байдаг тийм. Тэгээ адгийн одоо баян нь тийм үү эдийн баян. Угаа одоо ерөөсөө тийм өнөөгийн байдалд бол Монгол улсын ер нь Монголын ард түмний одоо тэр зөв цэцгүү гэдгээр тэр чи манай монголчуудын хизээний тийм ээ бий болгоцсон тэр эрхэм баян эрдэм ном. Эрхэм баян эрдэм оюун, эрдэм ном, эрдэм мэдлэг. Дараах баян үр хүүхэд. Тэр хөдөлмөрийн эзэд тийм үү. За тэгээд адгийн баян эд хөрөнгө гэж байна. Эд хөрөнгө алт мөн гэж байгаа. Гэтэл бол яг одоогийн нөхцөл бол энэ нэг барууны либералаас гадна ерөнхийдөө энэ барууны суурин иргэшлийн соёлынх нь тэдний хувьд бол баялаг нь ямагт дандаа ихлээр алт мөнгө явсаар ирсэн. Энд бол нөгөөд нэг суурин соёл иргэшил, нүүдлийн соёл иргэшлийг ялгаар гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яг тэр эдийн засгийн онолж байна уу эсвэл баялагийг хэн баялаг вэ гэдгийг одоо тооцож байгаа зүйлэр ч гэсэн нэгсэндээ Монголын хувьд бол хөл толгой нь бол солигдчиход байгаа байхгүй. Тийм тэгэхээр зэрэг миний хувьд бол өнөөдөр ингээд тэгэхээр боолын нийгэм л бий болж эхэлдэг. Харин тий одоо манай эрдэмтэд боол орчихсон байх тийм үү? Нэгс бол боол болчихсон. Тий ягаад гэвэл өнөөдөр нэг эд хөрөнгөтэй хэдэн хүмүүсийн тийм үү эзэмшилд орчихсон. Өөр арга баг. Тийм үү. Юм хийя гэхээр нөгөөдөл нь хийлэгдэггүй. Хийлэхгүй одоо ч хөдөлмөрөөр чинь оюуны хөдөлмөрөөр чинь ерөөсө тархилт хоороо тэгээд тодорхой нөлөөлөл баримт гаргаж тодорхой хэмжээний ирээдүйг гараад ингэж явах гэх одоо наад сан технологи ч гэсэн гаргана шүү дээ. Гэтэл бол бүгдийг нь бол гар хөлөөрөө ажилладаг болохгүй л тэгээд хэрэгжиж чадахгүй л тэгэл одоо хамгийн үнэлгээ байхгүй ягаад бол бодит одоо нэг баялаг гарахгүй байх гэсэн утгаараа тийм ээ одоо юу гэдэг нь мод чулууны ажил хийхгүй байх учраас тэгэл хогдор хайж байгаа байхгүй тийм. Одоо харин одоо тэгээд биний хувьд энд яах гэж ирсэн бэ гэхээр шүү дээ эрхэм баян эрдэм ном гэдэг тэр нэгэн байр суурийг өндөрт өргөж тэр хүмүүсийн эрдэм мэдлэгээр энэ их сайхан их өрнө хөгжөөн бадраахын төлөө би энэ дээрээ танигтай ярьсан сууж.
Тэгэхээр зэрэг Монгол улс маань өөрөө алтан дэд үнийн айлгуу гэдэг агуу онолтой арт юм уу? Тийм үү? Гэгэрлийн асар өндөр онолтой. Тэр гэгэрлийн онол маань дотроо моны онол, гэрийн онол, уйлгын онол гэсэн 3 том онолтой. Энэ 3 том онолыг өнөөдөр судлаад үзэхээр юу зах зээлийн онолыг тийм үү? Зах зээлийн онолтой энэ тэнцвүүц уйлгын онол байж тийм үү? Уйлгын онол байж. Зах зээлийн онол энэ тэнцвүүц бүр тэрнээс илүү гарч. Тэгээ бүр игнэшгүй илүү гарч. Өнөөдөр бид нар тэрийг ашиглах юм бол юу дэлхийг гэж ярих онол байж байна. Тэгтэл тэрийг бүр халиулаад бүр бэлэг оюуны өнөөдөр манай Монголын алтан дэд үнийн айлгуудад байгаа 3 онолыг судлаад үзэхээр тийм үү? Бэлэг оюуны тийм үү? Материалын орон зайгийн холбоод энийг ажиллагааны систем болгоод амьдрал ахуйн одоо тэгтгдэг тэр нөгөө өв хөрөнгө болгоод хуургаад ашиглаж ирсэн тэр онол нь шүү дээ. Тийм ээ. Тэгтэл өнөөдөр манай алтан дэд үнийн айлгууг судлаад байгаа хүмүүс ямар учир юу судлаад байна? Яаж ажиллаад байна бид нар? Зах зээлийн онолоо сөргүүлээд бид нар шүү дээ тийм. Уйлгын онолоо гаргаж ирээд ашиглалтанд өгмөрөө. Яг өнөөдрийн ашиглалтан дээр зах зээлийн онолыг зах зээлийн онолын хэлбэр дотор уйлгын онолыг оруулах юм бол тэгэл болно. За тэгсэн чинь уйлгын онолд тийч тийм. Тэгсэн чинь моны онол энэ санхүү банкны энэ нэг харилцаа үүсгээ яваад байна шүү дээ. Энийг бид нар моны онолын тэр загварыг ашиглаад хүмүүс хоорондын харилцааны системийг зөв болгоод тийм үү. Ингээд агуулга зөв тогтлын зөв болгочих юм бол юу мөнгө тий. Зүгээр. Тий. Тэр цаасыг зүгээр хурц шиг ашиглах боломж ороод авчиж байгаа. Тий. Ерөөсө тэр мөнгө гэдэг одоо тэр барууныхны тэр мөнгөний онол нь бол оронгоор өөр болчихж байгаа байхгүй. Мөнгө гэдэг утгамж одоо тэр дөрвөн функц. Зүгээр нэг цаас мөнгө гэдэг тэр нэг хурц шиг тэр нэг тийм хэрэгслийг бид нарт тийм оюун ухаанд хүний орон зайгаар ашиглах тэр бүрэн боломж олоод авч байгаа байхгүй юу? Тэгээд яг үнэ. Тэгэхээр ер нь бол монголчууд хэзээч ядуу байж үзээгүй арт түмэн. Тэр бол хиймлэр хаалт одоо яг энэ нийслэл хүрээний нэг хэсэг одоо тэгвэл нэг одоо юу хэмдэ тэр нэг хідэн лам нарыг дагсан тэгээд тэр нэг хідэн одоо нэг өр толгойлсон хүмүүс л байсан болохоос ш. Яг энэ хүү эцэд л байсан ш. Тэр ядуучдын хорд. Тэгэхээр миний харж байгаа нийт монголоор бид чинь хэзээ тийм ядуу. Тийм ядуу байгаа байхгүй. Миний харж байгаа биш тийм. Одоо уйлгын онол моны хоёр онолыг ингээд зөв ашиглаад ирэхээр агуулга зөв тогтол маань өөрөө зөв болоод тэгээд гэрийн онол чи өөрөө аяанда баригдаад ингээд Монгол ахуй дээр суурилсан юм асар өргөн тийм орон зай бүтээн босч ирж байгаа. Тэгээд хүн болгон тусгаа тэгтээ нэгдэж амьдрах тэр орон зай бүтээн байгуулалт хийж болж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар энэ онолоо өнөөдрөөс эхэлж яг л өнөөдрийн зах зээлийн онолыг бид нар яаж ашигласан билээ гэдэг шигэ яг уйлгын онолыг яг моны онолыг тийм ашиглаад эхлэх юм бол гэрийн онол буюу тэр орон зай бүтээн босголтоо бид нар зөв тэр чинь тогтолцоо шүү дээ. Тэр тогтолцоо чи өөрөө л босоод ирэх зүйл. Тэг яг үнэ. Тэгэхээр энэ бас би яриад л да. Одоо нэгсэндээ энэ үндсэн хуультай зурлаж байгаа хүмүүс байдгийг тэгээд одоо тэр бас янз янзын одоо тэр хуулиуд хийх гэж оролдоод тэгээд зөвхөн дээрээсээ энэ Монголд бол өөрчлөлт байгуулалтыг хийх тухай эсвэл одоо юм яриад байна л да тийм ээ. Одоо зөвхөн тэр тэмцэгчдийн хувьд ч гэсэн. Гэтэл яг одоо энэ Монгол онолоор ярих юм бол эхлээд тэр ахуй төрөөс эхэлж байгаа. Тийм. Ахуй төрөх хэр чинь энэ одоо энэ байгаа манай энэ засгийн газар энэ одоо байгаа энэ сөндөрлсөн тэр хэдэн ноёд төсвөд дарга засгийн засаг зархын нэгжийн одоо тэр тэргүүнүүд биш байхгүй да. Төр гэдэг утгамаар. Тэр тусам бүр ахуй төр гэх юм бол бүр шал өөр утган болоод явчихж байгаа. Тэгэхээр яг тэр ахуй төр гэдэг утгунаар нь ярих юм бол ерөөсөө энэ бол одоо яг одоо энэ байгаа энэ компаниуд байна тийм ээ. Одоо Монголд байгаа бүх тэр аж ахуйн нэгжүүд ялангуяа тэр жижиг дунд үйлдвэрийн аж ахуйн нэгжүүд тэр нэг хоёр эхлэх аж ахуйн нөхдүүдтэй одоо бид нар бол энийг чинь шууд эхлүүлэх бүрэн боломжтой. Яг л чинь ахуйтай холбоотой учраас тэдний өнөөдрийнх нь амьдралын дээр цалин хөлс тэр нөгөөд нэг юу тэн одоо ахуйн дэвшлэгтэй холбоотой. Тэр болно гэж үзэж байгаа. Жижиг дунд аж ахуйн нэгжүүд маань өөрөө тийм үү? Жижиг дунд аж ахуйн нэгжүүд маань өөрөө маш их айцтай байгаа. Татварын дампууд орсон. Тэгэхээр бид нар тэр жижиг дунд аж ахуйн нэгжүүдийнхаа тийм үү? Айцаас нь аврах ажлыг эхлээд байна. Алтан дэд үнийн айлгын онолыг судалсан хүмүүс маань хамтарч хэмээр байгаа байхгүй. Тэр болдгүй байх. Тэр ер нь тэгэж эхлэх нь зөв. Одоо жишээлбэл Монгол онолоор ч гэсэн төрийн онолоор ч гэсэн байгаа шүү дээ. Одоо нэгсэндээ хотоод хоосон хүнд тийм ээ. Тэр тарих толгойд юм яриад нэмэр байна уу гэдэг асуудал байна.
Тэгэхээр одоо ахуйг нь хамгаалж ахуйг нь цэгцэлж өгөх ажлыг дээд үнийн аялгаугаар тэр урилгын онолоор эхлэхэд бол боломж байна шүү дээ. Яг одоо өнөөдөр ч эхлээд би одоо манай энэ залуучууд их хуралдаагаараа энэ ажлыг эхлүүлэх гээд суурь тавьж байна л да. Тийм. Тэгээд бас энэ дээр энэ ажлыг эхлүүлэхэд би одоо бүр албан ёсоор хэлмээр санагдаад байна. Тэр алтан дээд үнийн аялгауг судалсан эрдэмтэд судлаач нар байдаг юм бол хүрээ дээр хамтарч ажиллая. Яагаад чадахгүй гэж. Ер нь тий. Одоо гурван он буюу одоо тэр уйлгын онолдоор ч гэсэн эхлээд энэ чинь гал ус хий гэж явдаг л да. Тийм гал ус хийгийн одоо үүслийн 3. Тэгэхээр юунаас эхлэх ёстой гэж асуудаг юм. Тэгэхээр галаас эхэлдэг. Яагаад бол тэр хий гарах буюу тэр уурыг гаргахын тулд усыг юугаар халаах вэ? Галаар л халаа шүү дээ, тийм ээ. Галаар халаана гэж нийгэмч нь өөрөө ус гэдэг утгаараа галаар халж иж дараад нь тэр чинь уур савсч тэгээд ингээд хөдөлгөөн эхэлнэ. Тэгэхээр гал гэдэг маань ерөөсөө тэр ахуй нөхгүй. Ахуй дүн. Тэгэхээр ахуйгаас нь эхэлнэ гэсэн. Буюу тэр эдийн засгийнх нь одоо тэр одоо байгаа асуудлуудыг бид нар шийдэж чаддаг тийм хэмжээний бүр тогтолцоо болоод орлын тулгуур арч гэсэн, орон зайн тулгуур арч гэсэн тэр хүмүүсийн амьдрал ахуйг нь дээшилж өгөх тэр нэгэн хүчин чадлын гэсэн бүтээхээр бид нэр энэ ажлыг хийж болмоор байгаа байхгүй. Уулаасаач болно. Манай их хуралдаа бол энэ ажлыг хийх гэдэг. Тэрийг бол ерөөсөө тэр үндсэн хууль батлсан батлаагүй хамаагүй байдаг байхгүй. Тэгээ ягаад бол энэ чинь амьдралын тулгуур орон зайг л бид нэр яг л тэр нөгөө суурьаас нь бүтээх гээд ажиллаж байна шүү дээ. Тийм. За тэгэхээр зэрэг эрдэмт минь бас дахиад нэг юм хэлмээр байна. Би ч анх хэлжиж байсан. Хей, оюуны тийм үү эрдмийн тэр хүмүүс маань хаана байна вэ? За дахиад давтахад бид чинь бол тэр бол яг бол тийм ив нэгэлтэй байж чадж гэнэ үү гэж би асуух гэдэг л да тийм ээ. Тэгэхээр миний бодлоор ярихад яг зарим хүмүүс чинь бол тэгэл ив нэглийг асуудлыг одоо Монголын хэмжээгээр юм нь бол шийдэж чадаагүй л яваад байгаа шүү дээ тийм ээ. Яагаад тэгэхээр яг үндэ хэлэхэд ахуй нэг биш учраас. Тийм. Тэгэхээр зэрэг би эндээс юу хараад нөхдөч нь эвлэлд нэгднүүхээс биш ахуйн тусцтай нөхдөч нь хэдэж эвлэлд нэгдэхгүй л дээ. Тэгэхээр би эндээс ингэж хараад байна л да. Түрүү бид нар ч ярьж яриагаа хэлсэн тийм үү. Тэ одоо эрдэм мэдлэг чинь хамгийн дээд баян тийм үү. Баян тийм. Юу гэдэг лээ нэг зөөр цэцэг би дахиад нэг хэлье да. Эрхэм баян эрдэм ном тийм үү. Даах баян үг үгээд адгийн баян эд хөрөн гэж юм тийм үү. Өнөөдөр зах зээлийн нийгэм маань өөрөө адгийн баяныг орой дээр минь залчаад эрдмийн баянаа болохоор газар доор авч адгийн болгоод тэгээ дээр нь толгой дээр нь гიშгээд бүр зөөр нэг тийм боол шиг тийм үү. Өмч шиг эзэмшээд байгаа энэ цагийн дор өнөөдөр эрдэмтэд одоо яаж ажиллах вэ? Би бол одоо эрдэмтдийг бас шүүмжлэмээр байгаа байхгүй. Үнэхээр л чи эрдэм мэдлэгийн охийг эзэмшсэн бол үнэхээр л чи тэр онол утгаа мэдж байгаа юм бол тийм үү? Оройд нь гарах ажлаа хийгээч. Тийм. Тэгэхээр чинь одоо ерөнхийдөө тэр хамгийн наазхан тэр ерөөсөө онлорч гисэн нэг эвлэлд нэгдэхдээ тэр ахуй төрийн суурин дээр эвлэлд нэгдэж. За тэгвэл ахуй төрийг яаж бүтээдгүү гэхээс биш үү? Оюуны хөрөнгөөр бүтээдэг. Оюуны хөрөнгө чинь өөрөө хүний оюун дотор ороод эсэлтэн тэг урвалд ороод тэгээд энэ материалыг хөрөнгийг бүтээх тэр хүчийг бүтээж байдаг. Тэгвэл тэрийг үнэлээ тэрийг орон зайд нь түгээж чадах аваас оюуны хөрөнгөөс дээр нь гарах болсон. Яг үнэ. Тэгэхээр энийг бол чи өөрөө хийцэн яг тэр тогтцоогоор гаргацсан байгаа хүн шүү дээ. Тэрийг бол миний бүхэл одоо гадны эрдэмтэн хурж ирээд одоо манай хүний чинь бол өстой сууд бүтээл хийсэн байна гэж үнэхээр шагширч магтсан. Би ч болоо энийг бас давхар хэлэхэд бол таатай нь яг үнэн учраас чиний юм чи би танилцсан учраас чиний юмтай танилцсан учраас хамтарч ажилламаар байна. А би бол өгөж тийм үү хамтарч энэ имийг ингээд орон зай эзэлсэн хүч болохыг зориод байгаа байхгүй юу. Гэтэл манай дээд үний аялал руу судалсан хүмүүс маань хаалга хаачаад тий нэг л тийм үү. За яг тэ энд бол тий тэд чи яг нэг ер нь тэр бол цэвэр нөгөө хувь хүмүүсийн зан ааш хувь хүмүүсийн тэр үтэл холбоотой би үздэг. Тэгэхээр зэрэг энэ дээд үний аялгыг судалсан хүн байгаа тэр эго гэж яриад байгаа энэ тэр нэг өгөх тэр нэгэн тийм үү яруу тод тэр харилцааны уралдаан тэр нэг дотоод чанараа өөрчлөөгүй хүмүүс өнөөдөр дээд үний аялгыг судалсан би хийцэн гэхэд би гайхаад байгаа. Яг үндэ энэ чанарын өөрчлөлт хийдэг л онол шүү дээ. Гэхдээ ийм байна л да одоо жишээл миний хувьд тэр судалсан ялангуяа тэр алтан дээд гэрээг судлахад ер нь би хинбэ гэдэг утган дээр энэ хүн гэдэг нь хинбэ мөн би гэдэг утган дээр л их онцлсан байдаг.
тэр утгаараа эр гүн гэдэг утгуун дээр шүү дээ тийм ээ. Тэр хүн болгон тэр мөнх тэнгэрийн эрен юм байна гэдэг утгуун гарч ирсэн л да. Тэгээд тэртэй холбоотой одоо эрен эсвэл гүн байдаг эсвэл гинэн байдаг. Тэр гинэн нь бол тэр мунхаг болчдөг. Гүн нь бол цаашаа ингээд дээш одоо тэнгэр болтроо тэр буюу тэр бөөгийн тарих болтроо хөгжиж явдаг. Тэгэхээр манай нөхдүүд бол тэр бие гэдгийг биегийн үзлийг бол буруугаар явцсуугаар нэгснэ тэр номынхаа юуг нь бол гүнд нь орж судлаагүй байна л гэж би хэлмээр байна. Харин тий би бас хэлээд байгаа байхгүй. Би одоо яг энэ одоо мөн чанарынаас олж хараагүй байна. Мөн чанараа нь авч үзэхэд өөрийнхөө чанарын өөрчлөлтийг хийчихээ тэрийг ингээд яг ингээд нөө шалгуур хангасан хүнтэй хуваалцах гэдэг байгаа байхгүй юу? Тийм байна. Гэтэл нөө шалгуур нь хангасан хүн одоо ястай нэрэ хэн багш байлаа, хүрэл тоогоо багш байлаа, та байлаа. За гэдэг бол. Тий бусдаа ингээд хандхад юусэн яг тэр шалгуур хандаад нэрээ тийм байна. Хэдүүл энийга нэгдмэл тогтолцоо болгоод нэг ахын бүтээн босголт болгоод тэгээд ингээд одоо тэр нөгөө бизнес эрхэлж байгаа тэр нөхдүүдийнхаа тийм үү ахыг аврах тийм үү буцаад ахыг нь бүтээн босгох тийм үү тэр агуу хүч болгож хэрэглээнд оруулъя гэдэг саналыг би тавиад бас ингээд дийлэхгүй байхгүй юу. Тийм ээ. За яг хөө энэ нэг ном байдаг нэг all in гэсэн нэг ном нэг хитэн залуучууд гаргасан байгаа. За. Тэн дээр бол яг тэр энэ ахуу яаж Монгол тэр ахуу бичээд тэр одоо компаниуд гэх юм одоо нөгөөд юм зангидаж тэр байсан тэр тогтцоог бол асар сүрхий ухаад гаргаад ирсэн байлаа. Тий. Одоо бидний зүгээр ч гэсэн нэг тиймэрхүү гаргацсан гэх юм уу одоо зүгээр үнэхээр онлоор гараад ирсэн байгаа л да. Ийм байсан юм байна гэдэг тийм ээ. Нэгснэ тэр ахуу төрийн онол ч өөрөө тийм гаргаад ирдэг. Нэгснэ ахуу төр нь бол нэг гэсэн утгаараа. Тэгэхээр тэр чинь бол нэг тэр оролт гаралтаараа ингээд залгадаад ингээд гарсан одоо нэгснэ тэр бүх энэ манай Монголын одоо бүх аж ахуйнууд тийм ээ. Тэр оролт гаралтаараа нийлээд нэг ийм бүхэл бүтэн том одоо Монгол гэсэн нэртэй том корпорац үүсгэх нь зайлшгүй байна гэдэг нь харагдаад байгаа байхгүй юу? Тий. Ер нь тиймж онлоос тэр ахуй тусгаар нэгдэж шүү. Тусгаар ахуйтай. Тий. Хүн бол өөр ахуйтай. Гэхдээ тэр нэгдмэл тоцоод нэг уйлал нэг онол дээр уйлсан байдаг. Тэгэхээр яг тэрийг бол тэр залуучууд бол хэр тэр алтны дүрний айлгууг бол судалсан би сайн мэдэхгүй. Гэхдээ ямар ч хэлсэн X хүрхий тэр гарч ирсэн нь яг орчин үеийн тэр тогсон тийм ээ онолд нь тогсон орчин үеийн хүмүүсийн залуучдын сэтгүү тогсон тийм ном гаргаад ирсэн байгаа нь бол их олзуурхтайсэн. Тэгэхээр тэр залуучдыг бас ийшээ хамруулж оруулах нь бол зайлшгүй байна гэж би хараад хэлээд байна л да. Тийм. Одоо тэгэхээр зэрэг манай нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс маань бас ингээд манай яг дээд үний айлгуу болоод Монгол язгуур онлуудаа судалсан хүмүүс маань хамтраад бид нэр энэ ажлыг зайлшгүй хийх нь чухал байна. Тэгээ бид нар бол 2023 оны 2 сарын 7-нд нэг тийм ЭВЕ хуралдаагаа хийх гэж байна. Их хуралдаа хийх гэж байна. Энэ дээр бол бид нар ямар ч байсан гэсэн өнөөдөр одоо тийм үү аж ахуйн нэгж байгууллага бизнес эрхлэгчдийнхаа тийм үү одоо ахуйг одоо тийм үү яг өөрсдөр нь ахуйг нь үлдээх татвар түрээсийн одоо ямар нэгэн дарамтнаас нь хамгаалах тийм нэгэн бүл тогтолцоог эрдэмтдийнхаа хүрээнд бүтээн байгуулж энэ ажлаа бас яг одоо судалгааны өндөр түвшинд тийм үү баримттай тийм бас гэгэрэлтэй тийм үү гэгэрлийн онолтой бас яг уйлгын онолтой гэрийн онолтой бүрэн хэмжээний өөрийгөө өмөөрөн хамгаалах тийм ур чадвар суралцуулах тэр нэгэн суурийг тавихыг бид одоо хүсэж байна. Энэ ажлыг хийхийг бас зоржиж байна. Нэгсэнд бол бид нар бол хамгийн гол нь эхлээд энэ хүн болгоныхаа тэр аж ахуйг нь босгох ахуйг нь бэхжүүлэх хамгийн гол чухал байна л гэдэг хэлэх гээд. Ахуйг нь одоо манай уйлгын онол бол ерөөсөө л аж ахуйн нэгж байгууллагын ахуйг нь бэхжүүлж өгдөг. Дахиад дээрс нь татварын онол ямар нэгэн татварын хуулийн дарамтнаас нь хамгаалж өгдөг. Тэр хүнд биш тийм өөрийгөө өмөөрөх тэр босоо ухаанаар тийм үү цэнэглэж өөрийгөө хамгаалах чадварт нь суралцуулдаг байхгүй юу? Чадварыг суулгаж өгдөгтэй онцгой. Тийм. Тэгэхээр зэрэг энэ бүх юмыг монголчуудын цуснд нь байгаа дахиад дээрс нь гадна талд нь онлон байна. Энэ бүгдийг нэгтгээд хийх юм бол бид нар зөвхөн хэний ч тийм үү одоо тийм ерөөсөө орохгүй тийм бас гадна чинь дахин их Монгол улсаа бүтээн босноо гэсэн асуудал. Тэр бидэрт бол өг дээдсийн үлдээс өв соёл хөрөнгөтэй өв хөрөнгө байгаа учраас тэрийг нь бид сэргээгээд дахин шинэ одоо Монгол улсын цэрэг мандалд өгөөд даяарших одоо тэр боломж бол нээгдэж байна гэдгийг би дахин хэлмээр байдаг.
Одоо бид нар бол хамтраад хийхэд бол юунд хэцүү байх вэ? Энэ Энэ зөв алга эргүүлэхийн дайныг ажил гэж би хардаг. Яг үнэ. Тэгээ тэрийг тэр сэтгүүгээр тархиныгаа зүгээр нэг өнцгийн жоохон өөрчлөлт Монгол маягаар хараад эхлэх юм бол тэр гурван онлоор хараад эхлэх юм бол тэгээд хоёр хавтгай зүйл чинь бол илүү ерөөсөө энэ нүдэнд орол харагдаад эхэлдэг байна. Тийм учраас их амархан харагдаж байна. За ингээд манай их хуралдай маань 2023 оны 2 дугаар сарын 7-нд болно. Монголчууд та бүхэн бүгдээрээ их хуралдайдаа чуулцгаагаарай.